Нийслэлийн 6 дугаар сургуулийн 7 байнгын сурагч Мөнх Тэнгэрийг бид энэ удаагийнхаа сурвалжлагаараа онцолж байна. Тэрээр 12 настай хэдий ч Монголын нууц товчойг 6 жилийн хугацаанд цээжилж дуусгасан бөгөөд хаадын хаан ширээнд суусан онсаар өдөргээд бүгдийг цээжлэн судлаж байгаа гэдгээрээ тун онцлогтоож ялмаа. Мөнх Тэнгэр энэ жил 12 настай. Аав нь 6 настайд нь шинэ жилээр Монголын нууц товчооны хураангуй номыг бэлгэлсэн тэр үеэс эхлэн Монголын түүхэн уншиж эхэлсэн байна. Тэрээр нэг уншаад өнгөрөхөш цээжилж эхэлсэн байна. Ингэхдээ өдөр бүр Монголын нууц товчоог цээжлэхэд нэг цагийг зарцуулдаг байна. Бяцхан хүүгийн хувьд амрах цаг бага бөгөөд дан ганц нууц товчоог цээжлээ зогсохгүй буудлагын спорт, бие хамгаалах урлаг зэргээр хичээлдэг юм а. Тэрээр тулааны спортод нэлээдгүй сонирхолтой гэж бидэнд ярьж байлаа. Өглөөс сайн ундаж тэгээд битгэдээ 390 сонёо тэгээд нууц товчоогоос давтчаад хятад давтаа тэгээд хичээд рүү яваад хичээдээ тарчаад гэрдүүгөө ирээд цаа ундаа очоод жоохон гэр орныхоо ажлыг хийгээ тэгээд даалгавраа хийчээд ер нь унтдаг. Одоо 6 настайгаас эхлээл би хүүгээ ерөнхийдөө нөгөө өөрөө юм бичгээд түүх судлах сонирхох хэрэг гарна. Тэгэл хүүгээ нөгөө хүннүүгийн шаниудаас эхлээл багаар цээжлүүлээл сүүлд нэг товчлсон нэг айтайхан нууц товчооны югарлаа л да. Эндээс эхлээд нууц товчоог цээжлүүлээл хажуугаар миний хүү чинь 6 настайгаас эхлээл дүүн циркийг болохоор дагаал 6 настайгаас эхлээл бэлтгэл хийж эхэлсэн. Хажуугаар нь буудлагын спортоор чөлөөт амралт чөлөө цагаараа хичээлж байна. Хүүхдийн хүсэл мөрөөдлөнд харах хэрэгтэй байх л та. Тэгээ ерөнхийдөө яг одоо багадаа идэрч уучраа мэдгүй том болоод өөрсдөө сонгох учраас одоохондоо л ганцгүй болохоор төрдөөл төрийн л хүн болгоно гэсэн одоо маягаар л одоо суурийг тавьж байна. Тэгээд том болоод өөрийнх нь хүсэл мөрөөдөл шийдэх асуудал үстэй. Тэмүүжин 1962 онд төрөөд 1962 онд төрөөд 1906 онд хаан ширээн зүүсэн 1927 онд таад төгсөн. Нийт 21 жил хаан ширээн зүүсэн Эсүгөө өдрийн уугуун. 2000 оноос эхлэн дэлхийд даяар оюуны чадамж өндөртөө индиго хүүхдүүд төрж дэлхийн ертөнцийг мэдлэгийн цар хүрээгээр гайхуулсаар байгаа. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтөд хөтлөгдөн шинийг сурч мэдэх хүсэлтэй Мөнх Тэнгэр хүү үүний нэгэн тод жишээ юм а. Үеийн хүүхдүүдээсээ илүү сэтгэж 12хан наснда их зүйлийг сурч мэдэж яваа оюунлаг хүү Мөнх Тэнгэртэй ирээдүйд нь илүү их амжилтыг хүсье.